Үзэгчдийн өсөлтөр гэдэг шиг ийхүү 22 Jump Street энэ удаагийн бичлэгээр орж байна. Хоёр солиотой цагдаа маань анхныхаа анги гарсан хугацаанаас 2 жилийн дараа ахин нэг удаа нэгдсэн бөгөөд энэ удаад коллеж руу өсрээд орохоор болсон шүү дээ. Тимон Пумба, Дженкоба Шмидт энэ удаад Wi-Fi их коллежид тарахад байгаа харт амгийг илрүүлэхээр болох ба ингэх ёстой тэдний туулах адал авдлын талаар гарна. Мөн л хошин хөгжилтэй эсгүүдээр дүүрэн бие биенээ ойлгох дэмжихийн талаар хөгөлдөг. Энэ киноны концепт нь угаасаа аюул сонирхолтой шүү дээ. Дээрээс нь иймэрхүү bromance кинонууд цаанаалга гоё байдаг. Жишээ дурдвал зөндөө та нар хамгийн дуртайгаа бичүүлдээгээрээ магадгүй дараагийн бичлэгт авч хилцэж болно. За тэгээ энэ удаагийн бичлэгтээ маань гадаадын сургалт болон боловсрол зуучлалын үйлчлэгээ үзүүлдэг ITU класс хамтран ажиллаж байна. Ийхүү бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Нэрээ лайк болон subscribe хавт юм байна. За тэгэхээр өнгөрсөн ангид юу болсныг бүгд санаж байгаа бах. Манай үл өдөх хоёр маань хоорондоо өвсөж нэгдэж чадвал хэрхэн үл бүтгэхээс бүтгэх рүү шилжиж болдгийг харуулсан. Фэлцэн 10 жилийн амьдралыг ирүүлж чадсан бол тэд энэ удаад коллежид ирсэн гэж бодсон ч тэрэн зүгээр л онлайн курс байж таарваа хөөрхий. Насаараа мөрөөдсөн мэргэжлэрээ ажиллахаар хин ч гэсэн профешнл байхаасаа илүүтэй толгой доторх фантазаа хаяаж гисэн гаргая гэж бодох бах. Манай хоёрч ямар байхыг хүссэн яг тэрүүгээрээ байдаг нэхгүй юу. За тэгээд энэ болохоор Ghost гих нэлээд том харт амхны нийлүүлэгчийг мөрдөх барих ажиллагаатай явж байгаа байхгүй юу? Яаж вэ гэсэн чинь манай хоёр гангстер болж үжихээр болно. Энэ бүр хинч харсан фейлтгэр санаа байсан ч My name is Jeff. It's Hefe, man. Оскар авахар жүжиглэлт нь ямар тач Ghost-ийг дөнгөд хангалттай байсан бол та. Энэхүү бараагаа худалдаж авахаас өмнө шалгахаар боллоо. Энэ хулгайн галц эвсхүү эсвэл харт амхүү гэсэн аль нь ч биш. Хориотой амьтад хар зах дээр зарж мардаг нэгтрэг талын юм болж таарав. За тэгэл цагдаа нар гэдгээ баригдсан. Тэр дээрүүл хоёр талаас гал нэгээд эхэлнэ. Одоо л өмнөхөөд бол арай туршлагатай цагдаа нар болсон гэж өгн утсан. Тэгсэн яг бах байдгаараа шүү хоёр зөөлөгч. Хэрэгтэй барих нь битгий хэл өвчгүй яваад байгаа нь гайхалтай. За тэгээ барьдгийн даван дээр байж болох хамгийн тэнэг байдлаар л хэрэгтний алдаа явуулчихж байгаа нэ. Буцаа хилцдээрээ ирсэн ээлжид ирүүний шүлөө уусаар л дандаа нэг фейлсэн шалтгатай явнаа сайхан хоёргаар. Гэхдээ аз болооч гэх юм уу ахаал андеркавер ажиллагаа руу явуулахар болсон. Өмнөх удаагаад бол ажиллагааг илүү өндөр түвшинд явуулдаг болсон. Амжилттай яваад исэн болохоор төсвийг нэмсэн нэлээд сүртэй л харагдаж байгаа. Саяхан л нэг амбар шиг өмнө суудаг гэсэн ааштай дарга маань яа гэвэрэ. Өмнө нь 21 Jump Street Солонгос Есүстэй солонгос хүн байсан бол энэ шинээр нурж ирсэн газар нь яг эсрэг талын 22 Jump Street Вьетнам Есүс. Мөн л өмнөх удаа шиг өөрсдийн шинэ нэрнүүдийг аван коллеж руу явнаа. Коллежид харахад байгаа харт амхийг илрүүлэх бөгөөд энэ харт амх нь хэрэгэлсэн үнэ ихлээр маш сайн фокустай болгож хичээлээ сайн ихтэн нөлөөлдөгч тэгээ өргөжлүүлээд маш муу үр дагавартай үнээс нь болж өгсөн оюутан ч байгаа аахгүй юу. Энэ охин. Үүнийг л илрүүлэх нь манай хоёрын ажил. Энэ бол дийлрийн зураг. Хар өгзгнүүдэд чирээд хин гэдэг нь олоодох. Find him and we find a supplier. За, ийхүү коллеж. Юм 10 жил мэл коллеж л бест. Хүнжилт аавгаан жирээ дотор байрлалгаа орж ийна. Манай хоёрт маань ядчил хэлний бэрхшээл арахгүй нь да. Харин биднэрт бол гарна шүү. ITU класс нь Солонгос хэл Английн сургууль болон Солонгос ихтэй сургуулиуд руу хэлний бэлтгэл бакалавр магистраар зуучлуулах боломжтой сурвалж зуучлалын төв байгаа. Яг одоогоор Солонгос хэлний 10 болон 11 сарын топ шалгалтад бэлдэж байгаа онлайн танхим болсон смарт ангид ажиллаж авч байгаа юм байлээ. Мөн англи хэлний бүх төвшөнд SAT, IELTS, YES бэлдэх сургалтуудаа гадаад болон Монгол багтаагаар суралцах боломжтой. Аль ч хэлэн дээр та өөрийн төвшнөө сайн мэдэхгүй байгаа тохиолдолд төв салбар дээр нь очиод өн төлбөрөөгүйгээр төвшнөө тогтоолгоч болохоор их амар угааз. Эцэст нь мэдээж хэлээс сурчхад хайчих вэ гэж бодож байвал санаа зовох хэрэггүй. ITU классын зуучлалын төв нь Солонгосын 20 гаруй их сургуультай хамтардаг. Жишээлбэл Korean IQ, Ajud, Koнгуд гэх мэт топ сургуулиудын албан ёсны түвшээр ажиллаж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл хаяг байршлагыг бүгдийн доор оруулсан байгаа шүү. Та бүхнийг үргэлж дэмжих ITU класс. Ингээ бүгдээрээ бичлэгээ өргөжлүүлцгээе. Энэ хоёр шиг ажилладаг болчихсон нэр. Оюутан болоход хэрэгцээд бүх зүйлээ бэлдэж ирсэн туршлагатай хоёр цагдаа маань ээхүү эргэн тойронтойгоо танилцах аяллаа эхлэв. Гэхдээ Женко дотроо жаахан айцтай. Мань энэ хүмүүс тоогдох бол лүүзер нь олчод байдсан шүү дээ. За тэгтээ хай скул биш коллеж юм чинь яахыг харж илээ. Ингээ амартаж лекцүүдээ суугаад эхэлсэн. Уг нь драг дилерийнхээ уул мөрийг хайхаар л явж байгаа. Тэгсэн зарим хичээл зүгээр үе сууж марч юм шиг сонирхолтой санагдаад байгаа мó хашаа. Оройн манай хоёр оюутнууд чөлөө цагаараа цуглуулдаг газар ирэх бөгөөд
Өнөө нас барсан охиндоо холбоотой байж болох хүмүүсийг хайж байгаа нь л энэ. Тэгээд дөнгөж уулзаж өгсөн охиндоо яриа өдөхийн тулд өөрөө шүлэг бичдэг мичдэг гэсэн чинь цэрэн даамжраа бүр тайз руу гарахаар болчихвоо хөрхий. Зөөлг гэж. Хатмал цөлд хар ус амттай харанхуй шөнийн дунд өнчин цул гэрэлтэй эдэргээл. Мань өн төрсөн бүтлгүүгээр мөртлөө бүтлгөөдөж байгаа ч тэр яаж игээл кул болчихноо. Суусан цэцнээс явсан цэнийг дээр гэдэг бүр амиж ишээл гэлтэй. За тэр яхаа. Хэргийн сэжвэр олгон битээ хэл драг дилрээж олохгүй л байсаар. Өмнөх удаад их амархан олсон бол энэ удаа нэг л болж өгдөггүй. Тэгэл тэд туршлагатай хүнээс асуухаар болов. Манай өмнөх ангийн хар тамхины намаачаа. Түрүүжийн удаа эргэтнээ тасартал буудулсан ч тэгээд туслахын гинэ. Тэгсэн зүгээр зурган дээр сэжигтэн шивэстэй байх ч л тэрийг хараагүй дэгнэс. За тэгээ ямартаж нэг сэжвэртэй айл болж байгаа. Өмнөх ажиллагаан дээр нэг л ивэ болоогүй Женко маань их сургуульд Америк хөлбөмбөгийн бэлтгэлийг хараад бүр бөөн баяр болов яах вэ? Жинхэнэ өөртөө итгэх итгэлээ буцааж авах үе гэж болно. Инжил нэг овоо уучраа болох шиг. Оройн болго үдшилэг дээр манай хоёр очих ба түрнээс хойш Женко энэ нөхөртэй л овоо найсан дундаа ороод байгаа аахгүй юу? Нууц ажиллагаатай явж идэл Шмидт найзгаа харамлаад байгаа мó яагаад вэ? Хачин хараал. За ямар ч өнөө шивэстэй гарыг л хайгаад байгаа штэ. Нэг иймэрхүү газраар л байж таараа. Женко нөгөөхтэйгээ улам дотносоор харин Шмидт буцаж явахдаа нөгөө хөөрхөн охинтойгоо таарч хэсэг ярьсан аа. Тэд хоёул цагийг зугаатай өнгөрүүлсээр л. Уг нь хэрэгээ илрүүлэхээр явж байгаа ч явц дундаа хоёул хоёр талдаа их зугаатай л байгаа л болтой. Нэгэн саяхан танилцаад их таалагцсан охинтойгоо цуг явцсан. Нөгөөхөн бараг сүнсээрээ нэгдэж нийлэх хэрэг сайн найзтай болоод хүс тэмүүлдэг зүйлсэн ч ядал. Тэгсэн яасан гэж? Нөгөөх драг дилерийн шивээс явж энэ залуу дээр нь байхыг хараад үнэхээр сэтгэлээр уннаа. Өглөө нь болоход уурч нь өстой гоё хайлаа маялагаал боссон ч хажуугийн орны нөхөр үнэхээр л тохгүй ансан юм шиг байгаа. Үгүй яаж тухтай хонох вэ? Ингээл өглөө нь айгүй гим хийсэн нөхөр гудал хувцас чирээл өрөөлөг явж байгаа нь. Ажлын үр дүнгийн хувьд бол стил 0. Уг нь Женко шивэстэй залууг болсон ч одоохондоо хэлэхгүй нуугаал. Ер нь өмнөх удаагийн хэргийг бодвол илрүүлэхэд жаахан яривтай зүйлс л болоод байгаа. Өөрийн ч мэдлгүй драг дилертэйгээ сайн найзууд болчихно гэж бодоагүй л байлгүй. Гэхдээ улаанцаа мэдэн бодлоод чадсангүй зүг гэд тэр найзд нь ийм шивэс байгаа гэж манай хоёр мөрдөхөр л болдог. Хүн итгэхийг хүсгүй зүйлдээ итгэдэггүй шиг Женко бол зүгхэн өмөрөөл манай хоёр ахаал даалгавар зунdur муудалцдаг нэг хэлсэн. Ингээ эд хэрэлдэж байтал хөршөө хоёр ихэр орж ирээл тайвшруулав. Харин энэ үйлдэлд өөртөө ч мэдлгүй төрнөөс хойш идсэн снэк дотор нь Wi-Fi гээ тэр хар тамхин байсныг олж мэднэ. Хөршөө хоёр ихэр нөгөө хар тамхинаас олж өнгөрсөн эмэгтэйгээс авч байсан байна л та энэ снэк. Тэгээ яаж байгаа ч энэ хоёрд идүүлсэн бүү мэд. Энийг нь эзэн ихний хитэн цаг төвлөрөх чадвар айхтар сайжирдаг. Гэхдээ тэгээ хар тамхи болсон хон ямар л олиг байх вэ? Тэнэг хүмүүс шиг л байгаа. Ямар ч тач зүггийг нууцаар тагнуулахаар ирсэн байгаа нь. Нэг нь амар төхөөрөмжөр дээшээ гарсан, нөгөө нь зүгээр үсрээл болоо. Цонхны шил лазер дингэж утсан юм байсан бүр яг өвчтэй. За ямар тач нууцаар ороод ирцээ. Эднэр бүлгэмдээ хүн эсвэлэх гээл Женко их дуртай авч хилцээд байгаа л та. Яг ингэж итэл Шмидтийг салгалсан дураг дээр байгаагаа баригдчихнаа. Одоо тэгээд хамаг юм адалт хийгээ зүгтхаас өөр яах вэ? Бүр нэг бүтлгүй дуракуд. Ингээ арай гэж баригдсангүй дотор байрандаа ирлээ гэтэл яг үүднээс нь хэдэн хүмүүс мань хоёрыг хулгаал аваа явчихсан зэр. Ядж хаад энэ үеэр нөгөө хар тамхиных нь үйлчлэгээ дамжирсан бүр юу ч болоод байгаа. Нэг нь тамд шатаад байхад нөгөө нь тоглоомын талбайд нисмэсцэн. Эдэр нь нөгөө хэдэн гаруулаа байгаа байхгүй юу? Амар буумуу тулгаал бэлнүүгээл ингээ өвхөндөө гэсэн чинь энэ зүгээр тэдний бүлэгтээ хэлсүүлж байгаа л явдал байсан байна л да. Зөлөг гэж тэгээд тэрийг эртгэлэхгүй. За тэгвэл элсгийн тулд хэд хэдэн шаттай. Эхлээд арх хэр даадгаа үзүүлэх ёстой гэснэ. Ерөөсөө шүнжээ арх би уучнаа. Яаж өгөхгүй тэсэд байгаа. Харин Шмидт бол байхгүй. Уг нь итгэлийн олж авахын тулд тэсэд байсан хэдээш Шмидтэд энэ бүх нь утгагүй санагдаж уурлаалгаар авчихсан тэр. Женкод бол уг нь амархан байгаад байгаа байхгүй юу? Тэдний итгэлийг ийм амарханаар олж авнаа гэдэг нь. Гэхдээ Шмидт үүнтэн зэрэгцэж чадахгүй байсан болохоор ийхүү эцэст нь ажиллагааг тусдаа өргөжлүүлэхэр болноо. Нэх гонхтой ач юм шиг. Женко одоо хөл өмгөхийн багт орж морцсон утгаараа тэдний нэг болчихсон. Шмидт найзаагаа холоос харж дэмждэг л ажилдаа болчиход байгаа. Бүр нэг хартаа найз охин шиг камераар хараад мессеж бичээл, мессежинд нь хариу бичихгүй бол уурлаал. Амар. Яг нэг сөүл мэтээ нүдэн дээрээ алдаал байгаа гэмээр. Дүр солигдоход энд эцэг гэхийн өдөрлөг маяг энэ юм болж байна. Андерковер гэдгийг мэдсээр байж л Шмидтийн ээжээ бас ирчихсэн. Болцож байгаа охинтой нь уулзч моолзаал.
Тэгсэн чинь тэр охиных нь аав хэн байсан гэж? Дарга нь коллежийн охинтой болцоод гоё яны өдөр гэж байсныг саяханч явж тэр нь өөрийнх нь охин байсныг ингэж л мэдэв. Үнэн гоё юм болно. Охиныхоо олдж байгаа залууг нь харсныхаа дараа тэнд ёстой хамаг төсвөр төвчээр нь алдаж байгаа. Энэ үеэр нөгөө талд Женко зүгээр л их сургуулийн амьдралыг энжой хийгээд байна уу гэсэн битүүхэн харт аминыхаа ирэлд явсаар л байгаа. Үйл явдал буцаа хшмит дээр. Охин нь аавынхаа муухай ашиг ойлгохгүй байх гэж ууралсаар л. Өөрийнх нь бодож байгаа залуутай ингэж харьцанд ууралнаа. Яг энэ үеэр түүнд би чамайг алнаа гэж мессеж ирж илгүй яах вэ? Нэг нь даргийнхаа охинтой явуулж байхад нөгөөх нь их сургуулийн хөлбөмбөгийн багт карьер үүсэн. Яг юу ч болоод байгаа. Манай хоёр хоорондоо тархаа болсон ч тэгээ өөрөөхд ажиллаа саяхгүй хөрхөн. Харт амнаас болж амиа алдсан охин өхөөс өмнө сэтгэл зүйн зөвлөгөө авдаг байж л дээ. Үүнийг нь илүү гүнзгий олж мэдхээр нууцаар орж ирсэн ч баригдчихнаа. Тэгээ яхав гей хосын зөвлөгөө л авч байгаа. Бид хоёр хай скул хоорондоо уг нь их хүчрээ олж байсан ч их сургуульд нэг л болдгоо эдэрэгцэн. Чи их хичээхэ болсон эдэргээд хүндлэнгийн хүн харуул яг хосууд хэрэлж инлэж болох байна. Гэхдээ ингэж хэрэлдэх явстаа гинт нэг зүйлийг ойлгох нь тэр. Тэд нэг нэгнээ ойлгохын оронд өөрсдөө итгэж үнэнсэн дээр тулгуурлал хэрэлдээд байгаа аахгүй юу? Яг энэ шигэ тэдэнд анх энэ хэргийн хохирогч нэг эмэгтэй байгаа. Энэ үнээс харт амх худалдаа авсан гэснээр хэрвээ худлаа байсан бол яах вэ? Магадгүй зүгээр худалдаа авахч зарж исэн хүн харин энэ эмэгтэй байсан бол яах вэ гэх асуулт гарч ирж байгаа. Энэ хэргийг мөрдөх зүг чигийг 180 градусч ирүүлж болохоор зүйл учир дарагтайгаа уулзах арал явлаа. Сум нэвтэрдгүй хантаа өмсч аваал. Дарганч буугаа орцсон. Энэ үедл Женко анх удаа бүгдийг мэдэж авнаа. Ишмити яриад байсан болцоод байгаа орой олгоо очиж хоноод байгаа охин нь даргийнх нь охин гэдгийг. За ямартаач ажил төрлөө эхлэхээс өмнө дарга маань нэг санаагаа амраахгүй болохгүй байсан болохоор эмэлийн болж байгаа. Ийхүү дилер маань хайгаад олдохгүйсэн шалтгаан бол дилер өөрөө өгцэн гэдэг сэжүр. Энэ жүр нэг бодтой сэжүр болоод ирнэ. Гэхдээ л ахаад илүү нотлохоо хэрэгтэй учир Tower Sons of Beaches олоод ирлгэн. За ямартаач тэгээ Зүкийг дилер мөн биш гэж хэрлээ салсан хоёр маань ийхүү буцаад ивлэрвэ. Нас барсан дилер өхний өрөөлөн нууцаар орж бүх юмыг шалгаал эхэлж байгаа. Энд магадгүй нийлүүлэгчтэйгээ хизээж уусдаг байсан л байгаа. Ингээ хэргийн зах цухаас арай их нэг юм олж байтал Женког багийнхан дуудаад маниунч тэмцээндээ явахаар болов. Нөгөө дэгээ орхиж чадсангүй. Тэмцээндээ гэлс орчоод ирье гэж явсан. Тэр үеэр нь Ишмит ганцаараа нийлүүлэгчтэйг хайгаал явлаа. Тэгсэн номын сангийн хинч ирдгүү хэсэгт л хамаг хортой ажил явагддаг байж л дээ. Би тэднийг олчлоо гэж 1030 нэмэр байсангүй. Женко эд тэмцээнтэй. Гэхдээ яг энэ үед л ингээ найзаагаа орхиж болохгүй гэдгийг ойлгоод тэмцээний дундаас нь орхиол ирэхэн тэр. Мань хоёр баригдснаа эвтэйхэн тэрүүхэндээ аргалж байгаа маа. Тэгээ яг цагийг нь тааруулаад бүгдийг нь яг одоо барьж авахд болоо. Гисэн чинь мань хоёр ч ямар ч зэвсэггүй юм байна штэ. Тэгвэл яаж ярих вэ? Мань хоёр хөөж ирээл буцаа хөөгдгийн жишгээр ахаал зогтнаа. Нэг нь Spider-Man айтаал явахад нөгөөх нь шатаарг үсээр. Ингээ өвнөөс үргэлжлэн галзуу урдын тэмүүхэ цахиасаа хөлбрийг үзнэ. Манай хоёр барих гэж биш хэрэгтнүүдээсээ зогтгож мөшгөд юм уу яа дээ. Хоёр бүтэхгүй багий бүглүүдийн сургуулийг нурааж байгаа нэ. Ингээд яг тэмцээнийхээ сүүлийн минутанд амжиж ирэх бөгөөд осол аваарч хийхин зэрэгцээ тэмцээндээ бол төрүүлсэн. Цагдаа нар ирэх үед Ишмитл тэдэнтэй хамт явах ба Женко хөл өмгөл хоглоод яг одоо мэдэрч байгаа зүйлээ л мэдэр. Юу хийх хүснээ л хийдэ. Би чамайг найзын хувьд үргэлж дэмжнэ гэж байгаа нь яг л тэдний зам нийлэхгүй учраас салах ус хийж байгаа л гэмээр. Ийхүү хэрэгэж илрүүлсэн юм байхгүй хоёр дэш болж байгаа нэ. Найз охинчгүй болсон. Женко хөл өмгийн ачаараа тэтгэлэг аван өргөлөөлөн сурахаар үлдсэн бол Ишмит одоо ойрон ганцаараа. Орчлонд Ишмит ганцаараа. Ямар ч тач тэдний илрүүлж чадаагүй хэрэг нь яг л өмнөх шиг нь байж. Дилер тэглээд нийлүүлэгч нь тэр сургуулийн сэтгэл зүйн эмч байсан аал ихэн тэр. Ингээ хэрэгч хаагдав. Хоёр талд хоёр ганцаарсан юмнууд байгаамаа. Яг нэг гоё юм хийж байгаа ч хажууд ч хамт мэдрээ зогсох найзгүйгээр энэ бүхэн ямар ч утгагүй гэдэг дээ. За тэгээ эморж эцэст нэг уулзж байгаа. Би бол яг л Бейонсе шиг соло уран бүтээлч болсон гэх мэт. Женко ч тэр их сургуульд олон найзтай гоё байгаа гэхэд тэдний яриа яг л салаад удаагүй байгаа би биенээ өгүүлээд байгаа экс үчиг л үргэлжилнэ. Гэхдээ бас хажуугаар нь ажиллаа яриастай. Хэрэг хаагдсан гихч яг үндэ сургуулийн сэтгэл зүйчийг зүгээр гүтгцэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ард нь нэг өөр зүйл байна аа л гэсээр.
Ийхүү гаднаа дургүй байгаа юм шиг царайлсан хэдий манай хоёр дахин нэг удаа хамтран ажиллахаар болно. Ghost гэх өнөөх гарагч нь л барих зорилготой. Ямар ч тач оюутнуудын амралтаар энэ үнд харж байгаа бөгөөд нөгөө харт аймаг нь ил задгаа зарагцаар л байгаа. Юун хэрэг хаагдах мантай улам дэлгэрээд байгаа байхгүй юу? Ингээ борлуулаад байгаа нэг үний дагаа явтал бүр нэг л танил царай байгаа болтгүй. Сайн харсан чинь манай нөгөө найз өхний румейт нь энэ Ghost-ийг төрсөн охин байж таарах ба манай хоёрс бүгдийг нэг дор барихаар ороод ирж байгаа. Тэгтээ хоёрхан багэд ийм бололоо баригдан ч юу ах вэ? Өөр ямар ч backup plan-г орж исэн хоёр маань хоорондоо ахаал хэрэлддэг шүү дээ. Тэгсэн энийн зүгээр цаг авч гарга байсан байлээ л дээ. Манай нэмэлт хүчнийхэн бүгдээрээ барилаа авцгаацаа одоо жинхэнэ бүгдийг нь барина. Тэгтээ тэгэл буугаад өгцөнгөө нилээн ширүүн буудалцаа эхлэх нь тэр. Хэсэг буудалцсны дараа манай дарга баригдаа барьцаанд явчваа. Өөрийг нь амжиж авахгүй бол буцаж ирээ та хоёрыг алан шүү гэж хоолоон цуурай заарл алга болов. Ингээд ишмит даргаагаа араас явах бол Jenko Ghost-ийн араас. Ямар ч тач хоёр тал зодон эхэлнэ. Jenko тэнд нэлээд том гаруутай зодтолдох болоход Ишмитэнд нэгдүгээр курсын охинтой ёстой хин хэмбэг үзэж байгаа. Jenko өгөө хаваатай юм болноо. Нөгөө тал Jenko. За Jenko л угаасаа хідэн баг гэж байсан эвийг нь олж байгаа л нохчдээ штэ. Гурван хүнтэй зэрэг хэрэлтэй хажуугаар өнгөрж байгаа нохор хүртэл хоцдог гэдэг шиг зодооныхоо хажуугаар нэг охин барьж аваал өмсөстэй. Практикт бол яалчгүй сайн л да. Эсрэг талд бүр яаж үзээ барсангүй. Бүр буумуу тулгуулад өөр барьцаалагдсан ч баг шиг. Аз ууш дарга нь яг цагаа болон гарч ирэх ба тэр хооронд нь аливжээ охинч ард нь ирсэн үүл дээр нь барьж байгаа нь. Одоо ингэж манай хоёр Ghost-ийг барихад л болоо. Ghost нарийн барилгын тээвэр дээр юу юу л нисээ зогтгоно. Энэ үеэр манай хоёрлоо буутахад Ишмит үг нь амхандаа л найзгаа амнасаа үл хайрлаа хамгаалж байгаа нэ. Үүний дараа Ghost ч агаар төөрөө хичнээн буудуулсан ч гэлээ Jenko Terminator. Энэ л мөчөд өргөлж фейлдэг Ишмит маань өөртөө итгэн эцсийн хүчийг шавхан өсрөө. За ингээ өсөрчлээ одоо яах юм бэ? Зүгээр нэг онгоцноос зүгцэн л хоёр баг. Гэхдээ тэгтээ мань хоёроос овоо төлөвлөгөөтэй л байсан байлаа. Онгоцноос яг унахын өмнө гарнат шидэж дэлблээл бүгдийг дуусгаж байгаа. Ийхүү бүгдэд бууж өгөх шахсан хоёр маань дахин нэг удаа баатрууд болсон. За тэгээ хоёр үл бүтэх маань хэргийн төгсгөл тэрвэрлэж нэлуураад дуустдаг шүү дээ. Уг нь их сургуульд ороод жинхэнэ будаа болохыг сансан чинь яалчгүй мань хоёрын насны намар ирсэн байгаамаа. За тэгтэл ажлаа амжилттай дуусгасан учраас даргасаач магтаал аваад аббуугүй юу дараагийнхаа ажилдаа томилогдож байгаа. Энэ удаа та хоёр ангаахын их сургуульд явнаа. За тэгээ энэ удаагийн бичлэгийг хийлгэхээр саналаа өгсөн бүх идэвхтэй үзэгч нартай баярлалаа. Энүүгээр л маш их урам авдаг шүү дээ. Хэрэндээ л яарч хийсэн ч гэсэн жоохон удажлаа тий. За ингээд дараагийн бичлэгээ ч гэсэн хийгээ явж байгаа болохоор удахгүй ихаа уулзах хаа гэж найдаж байна. Түр баяртай. Зуны оройг сайхан өнгөрүүлээрэй.